Багшийн одоо нэг том бүтээлүүдийн нэг карма гэдэг ном байгаа. Энэ номыг бол зах тухаасаа хүмүүс бас уншаад судлаад эхэлсэн. Гэхдээ багшаас яг карма гэж яг юу юм бэ? Энийний цаана байгаа тэр гүн ухаан нь юу юм бэ? Карма гэдэг нь санскрит үг л дээ. Дэлхий даяараа мэддэг болсон учраас карма гэж хэнд чилсэн үеийн учир шалтгаан гэдгийг ойлгоно. Тэгэхээр учир шалтгааны ном гэдэг бол төгсдөд мэдлэг гэж Бурхны номонд үздэг. Мэдлэг талаас нь төгсдөд мэдлэг. Одоо өнөөдөр буян нүглийг мэдэхгүй, хойд урд насыг мэдэхгүй, яаж үйлдвэл зөв, яаж үйлдвэл буруу мэдэхгүй бидний мэдж байгаа юм нэг ч байхгүй. Тийм учраас бидний буруу номтон гэдэг юм шүү дээ. Тэгэхээр мэдлэг талаасаа бол учир шалтгааныг мэдэхгүй л үлдэж байгаа бол өөрийгөө буруугаар бүтээгээд байна л гэсэн үг. Тэр нь юу вэ гэхээр Бурхны хэлшин бол дэндүү том л дөө. Одооны шинжлэх ухаантай үнэхээр зүйрлж болохын арга байх. Тэгэхээр энэ карма гэдэг нь бол бие хэл сэтгэл гурвын үйлийг Бурхан багш онцолдог юм л да. Энэ гурвыг хийхин тулд ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, энерги хэрэглэхгүйгээр ярьж чадахгүй шүү дээ. Үйлдэж чадахгүй, бодож чадахгүй. Энерги юм уу хүч хэрэглээл бодцсон л бол эн чинь мөнхийн бүтээл тойрвоод хадгалж байгааг энэ хадгалж байгаа бүх хэдэн мянган жилийн одоо энэ хадгалсан мэдээллийг чинь далд ухамсар гэдэг байгаа байхгүй юу? Далд ухамсар. Цөмөөрөө энерги устж өгөө болохгүй. Тэгэхдээ эн чинь ухамсартай учраас хүчийг олж байдаг. Аль эрт сэтэрсэн биднийг ийм ч болгоод, тийм ч болгож энийг ч мэдээг байхад хэлгэж, тийм юм хэлгэж явдаг энэ юм чинь. Тэгэхээр Бурхан багш юу хэлээд байна вэ гэхээр бие хэл сэтгэлийн үйлийг тэнцвэртэй байлгах. Ялангуяа сэтгэл энэ дотор. Сэтгэл оролцохгүй ямар ч юм явагдахгүй. Бодол сэтгэл оролцохгүйгээр явагдахгүй. Тэгээ Бурхан багшийн тэр гайхамшигтай онол чинь юу гэхээр одоо номхруулаагүй сэтгэл бол бүх хортой тэнцв.